Яа бүгдээрээ сайн байцгаана уу? Юугаа соншоо. Аймаг шалгаар барьж байна. За, эрхэм сэтгүүлчдийнхаа энэ өдрийн амгалангаа алтгая. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Талархч байна. За, ингээд ойрхон томд болж байгаа энэ зөрчил мөргөлдөөн түүний Монгол улсад учрал болцсохгүй эрсдлийг одоо сөрөх хариу арга хэмжээний талаар та бүгдээ мэдээлэл өгье гэж бэлдсэн. За, энэхээ слайд За, ингээд дөрөв хөлбөртэй танилцуулна. Нөхцөл байдал. Олон улсын эдийн засаг гарч байгаа гол өөрчлөлтүүд, Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний сөрөг төсөөлөх арга хэмжээ хүрээд бид хариу ямар арга хэмжээ авах вэ гэсэн мэдээлэл. За, юм аюулгүй байдал гэдэг асуудал. Одоо гол асуудал болж байна. За, үүн дотроо эдийн засгийн аюулгүй байдал. Ер нь аюулгүй байдал гэж юу вэ гэвэл гадаад дотоод нөхцөлийн Монгол улсын одоо үндэсний язгуур ашиг нөхцөлийг хангах гадаад дотоод таатай нөхцөл бүрэлдэсэн байх үеийг Монгол улс аюулгүй байна гэж. За, ингээд үндэсний язгуур ашиг сонирхлыг гэдэг их томьёол байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдлын үйлдвэр одоо зааж хуульчилсан юм. Бодлого тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг цэцгийн бүрэн бүтэн байдал, хэл хязгаарын халдшгүй, ахын байдал, соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам удмын сангийн аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал. Энэ бол Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхол. Энийг хангах гадаад дотоод орчин таатай бол Монгол улс аюулгүй байна гэж хэлж байна. За, аюулгүй байдлын үндсэндээ энэ шинжлэх ухаан судалгааны хоёр гол зүйл байна. За, эдийн засаг, дэлхийн эдийн засаг таатай амар амгалан ийм хөгжлийн таатай юм үед байдаг. Тэр үед бол гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл. Улс орнууд бол гадаад бодлогоо эрчимжүүлж үндэсний хөгжлийн томоохон зорилтуудаа дэвшүүлж хөрөнгө оруулалтыг татах хөгжлийнхөө одоо чиглэлээр үйл ажиллагаа идэвхжүүлнэ. За, хямралын одоо сөргөлтөд мөчлөг. Яг өнөөдөр дэлхийн ертөнцид үүсэж байгаа энэ хямралын мөчлөг ороод ирсэн үед бол дотоод асуудалтай улс орнууд анхаардаг. Яагаад гэвэл гадаад нөхцөл байдал дотоодд шууд нөлөөлдөг. За, энэ үед улс орнууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэвэл үндэсний сөрөн төсвөрлөх стратеgiар хэрэгжүүлдэг. Буюу энэ гадаад нөхцөл хямрал нөхцөл байдлыг аль болох хохирол багтай даван туулах энэ бодлого хэрэгжүүлдэг юм гэж байна. За, энэ өнөөдөр дэлхийн ертөнцид өрнөж байгаа мөргөлдөөний зөвлөл. Энэ choke point буюу багалзуур хэсэг. Ер нь дэлхийн эдийн засаг далайн эргийн бүс нутгаар тогтож байгаа. Дэлхийн хүн амын 80% далайн эргээс 100 км хүрээнд амьдарч байна.
Дэлхийн эдийн засгийн аж үйлдвэрлэл 70 эргээс 100 км-ийн хүрээнд явагдаж байна. Дэлхийн худалдааны 80 гаруй хувь 70-аар дамжиж байна. Одоо Балтийн тэнгис, Хар тэнгис гэсэн хэсэг Европ үүсч байгаа нөхцөлийг та бүхэн бүгд мэдж байгаа. Орос, Украины албан байл. За ингээд Гибралтар, Суэцийн сувг, Улаан тэнгис, Персийн болон энэ бүс нутаг өнөөдөр ойртоор тулж байгаа хямралт мөргөлдөөн үйл явдал явж байна. За мөн Малакийн хоолой, зоондоо болоод Тайваны хоолой багтсан. Энэ бүс бол дэлхийн эдийн засгийн худалдааны маш томоохон бол бүс. Мөн энд бас хямрал зөрчилдөөн тийм нөхцөл байдал шинж тэмдгүүд хурц болж байгаа. За тэгээд өнөөдрийн ойролт оронтой холбоотой асуудал бид болж байгаа үйл явдлыг 3 сарын өмнөөс хойш байнга ажиглаж байна. Энийгээ дагаад дэлхийн эдийн засаг нөлөөлөл үнээс үсгүүр дагавар Монгол улс ихэн нөлөөлөх үүдийг бид судалгаануудыг тасралтгүй хийж байна. За өнөөдрийн нэг санаа зовсон бол асуудал бол энэ эрчим хүчний дэд бүтцүүдийн харилцан одоо зохилт хийж байгаа байна. Улам идэвхжээд эрчимжээд хэлдэг. Энэ юу гэвэл өнөөдөр яг дэлхийн одоо нефтийн зах зээл анх удаа түүхэнд хамгийн том нийлүүлэлтийн шок үүсч байна. Зах зээлийн одоо үнийн өсөлт уналт биш, нийлүүлэлт болж байна. Бодиттой бодлого үйлдвэрүүд тэмтэл авсан. Дахин зэрэхэд 4-5 жил хүртэл хугацаа шаардах. Дэлхийн зах зээл бодит шатхууны одоо дутагдлууд үүсч байна. За энэ бол бидний одоо онцгой анхаарах зүйл. За ингээд энэ өнөөдөр их тайван тогтолцоогод үзэхэд зах зээл докторч нийлүүлж идэхэд багаар удахад 4 сар. Ингээд дунд хугацаанд бол шатхуунтай холбоотой эдийн засгийн үзүүлэлт нөлөөлөл өндөр байх нэ гэдэг бодлоо. Хэрвээ мөргөлдөөн улам одоо өнөөдрийн түвшинээс цааш улам гожигрох ингээд тааш мөргөлдөөн гүнзгээрүүл энэ 26 оны турш үргэлжлэх ийм байдал руу орж магадгүй. За энэ бол юу хэлэх гээд байгааг Монгол улсын эдийн засагт эрсдэл учрах. Төсөв санхүүгийн доктортой байдалд нөлөөлөх үз эрсдэл учрах. Ийм төлөв байдал үүсч байна гэж бид үзэж байна. Иймд энэ нөлөөллийг бууруулах, үндэснийхээ эдийн засгийг хамгаалах, зах зээлээ хамгаалах бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж бид нэр маргааш засгийн газрын хуралдаанд холбогдох хууль эрх зүйн бодлогын арга хэмжээний саналыг оруулахаар бэлтэж байна. За олон улсын эдийн засагт юу болж байна вэ? Энэ үүсэж байгаа үр дагавар. За эхнийх нь энэ ормозын хоолоогоор дамжиж байгаа хийн болон шатхууны танкеруудын хөдөлгөөн байна. Өдөрт бол 100-аар дундаж 100-аар явдаг дамжийн өнгөрөлт өнөөдөр 0-оос 0.5-ын түвшинд болсон. Үндсэндээ дэлхийн одоо нийлүүлэлтийн маш том хомсдол үүсэж байгаа харагдана. За гадрын тосны үн мөргөлдөөний өмнө бид нэр 60 дээр эхэлсэн үн өнөөдөр 112 дээр. Өнөөдөр ханш хийн асуудал 28-аас 59 байгалийн хийн. Үндсэндээ 2 дахин өсчээд байна. За энэ бол дэлхийн хэмжээнд дэлхийн эдийн засагт томоохон одоо энэ дөрвөлтийг үүсгэж эхэллээ. За гол нь цаашдаа үйл явц мөргөлдөөн тэрхэн сунжирхаас, гужирхаас дараагийн хөдөлгөөнүүд харагдана. За бид Монгол улсын эдийн засаг худалдаа гүн төрштөөгөө нэлээд гол хувийг эзэлж байгаа бүгд мэдж байгаа. Тэгэхээр бид бүгд хятад улсын эдийн засаг дахь энэ бүс нутгийн нөлөө гэдгийг байнгын судалж харж байдаг. За ингээд шатхуун бол энэ суурь нөсөх, үнийн дарамт тэмүүлдэх, инфляц нөлөөлөх юм ерөнхий төлөв үүсэж эхэллээ. За гадрын тосны импортын 48% бүгд хятад улс ойролт оронтой бүсээс авч байгаа. Метанолын 70% авч байгаа. Метанол гэдэг маань өөрөө барилгын материал, хуванцар материалын одоо гол түүхийд. Буюу энэ манад онцгой хамааралтай бид барилгын материалын томоохон орцуудыг урд төршөөс нийлүүлж байна. За байгалийн хийн импорт 18%. Импорт энэ бүс нутгаас хамаарч байна. За ингээд нефт коксын импортын 23%. Нефтийн кокс буюу одоо өнөхөр авцамын нэг асфальтын 23% энэ бүс нутгаас хамаарж байгаа. Хувцрын импортын 30%. Гэдэг нь одоо гэлгар ууг, татхайн кабель, бүрхүүл, дамжуулах хоолой, усны хоолой гэх мэт одоо хувцар бүтээгдэхүүний үжиг нөлөөлөх хамаарлал 30%. Бас хамаарал орж байна. За бидний онцгой анхаарах нь бордоо байгаа. Бордооны гол түүхийд болсон одоо хөхөр 45% нь энэ бүс нутагт
үйлдвэрлэж дэлхийн ертөнцийн нийлүүлж. Тэгэхээр ийм гол үзүүлэлтүүд дээр энэ хамаарлаас дамжаад үнийн өсөлт манад хэрхэн одоо импортоор дамжиж дотоод хэрэглээ инфляц нөлөөлөх үү гэдэг хүчин зүйлийг байнга судалж байдаг. За шатхууны үн. За бид үндсэндээ манай гол зах зээл худалдаа авагч Оросын улбаны улсын шатхуутын үн доктортой байна. Эдгээр одоо тайм мөргөлдөөний цагтай ч гэсэн дотоод үйлдвэрлэл доктортой дэлхийн зах зээл яг өнөөгийн үед бол нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлсэн юм төлөвтэй. Үнийн өсөлт бол нэг шатхуун дизель хүчний үн бол 0.80 литр центийн үнэтэй доктортой байна. За Монгол улсын хувьд бол нийлүүлэлтэн дээр ямар нэгэн хүндрэл гарахгүй. Ягаад гэвэл бид манад хэлийн бүсэд хамгийн ойр одоо нефть тосруулах томоохон үйлдвэрүүд байгаа. Үүнээсээ тасралтгүй бид шатхууны хангалтыг доктортой хий. За нөгөө талаас Оросын улбаны улстай хийж байгаа шатхуун дээр хоёр гэрээ явдаг. Нэг нь хамгийн хөрөнгө хэрэглэж байгаа А92 дээр бид докторжуулах үн авч аваа. Дизель түвшин дээр Сингапурын биржийн үнийг харж авдаг. Өнөөдрийн байдлаар Сингапурын бирж дээрх үн өсөлт 3 сарын байдлаар нэлээд өндөр өсөлттэй байгаа. За энэ маань юу гэвэл шатхуун одоо өсөх үн шинжлэх нөхцөл байдал үүсэх байдал руу явж байна. Гэхдээ энэ үн 3 сар өсөлтөнд доктортой байсан үед үн өсөх хоёр талд ингэж гэрээнд өөрчлөлт орно. Гэдэг нь үндсэндээ өнөөдрөөс ахуулаад 4 сар, 5 сар, 6 сар гэх 7 сарын нэгэнхэд хоёр тал үний асуудал гэрээнд хилцэл орох. Тэрвээ үн өндөр байна. Энэ хямрал энэ орой шидэгдээд үн онол доктортой байл ангаан хуучин үнээр явчих юм болцоотой байна. Бидний гол анхаарах юм бол дизель түвшний үн. Дизель түвшин дээр бид докторчуултын гэрээ хийгээгүй. За нөгөө талаас энэ хүнсний асуудал. Хүнс их чухал. Хүнс яагаад гэвэл гол суур хэрэглээ инфляцийн гол нөлөө өндөр байдаг. Бүтээгдэхүүн дэлхийн одоо хүнсний индексийг түүн нөлөөлдөг чингэлэг тээвэр, контейнер тээвэр, даатгалын бүх ингээд индексүүдийг гол хөдөлж байгаа индикаторуудыг байнга ажиглаж байна. Харьцангуй доктортой байна. За ингээд шатхууны нөлөөлөл одоо энэ жилийн хаврын тариалтын дэлхийн тариалт хийж байгаа. Тариалт болон ордоо, ургамал хамгааллын бодис, за тэгээ бусад хүчин зүйлтэй холбоотойгоор өсөлт бол 3 дугаар улирлуу нөлөө орж ирэх болов. Одоо бол харьцангуй энэ хөдөлгөөнүүд гайгүй нийлүүл доктортой хүнсэн дээр юм нөхцөл байдал үүсэж байна. За агаарын компаниуд хамгийн мэдрэг байна. Энтэй холбоотой агаарын орон зай ялангуяа ойролт орнуудын бүс нутаг 30 сая жуулчинтай очдог. Аялал жуулчлалын томоохон төв. Нэрстэй байдалтай холбоотой агаарын тээврийн компаниуд нислэгээ хумсан, зардлууд эрс өссөн, шатхууны өндөр болсон. Энтэй холбоотой хувьцаанууд нэлээд унж байна. Энэ дээр бас Монгол улс тэр 30 сая тэр эрсдэл бүсэд очихоо зогсоож байгаа 30 сая жуулчин дээр Монгол улс аялал жуулчлалын бодлогоо эрчимжүүлж бэлтгэл ажлаа өндөр мазаа чадвал бидэнд бас аялал жуулчлалын салбарт томоохон өсөлт гарах бас ийм нөхцөл байдал бас үүсэх магадлал бас бий болж байна. За Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. За энд шатхууны асуудал. Оросын улбаны улсаас нийлүүлж байгаа шатхууны үн өөрчлөгдөж болшгүй байгаатайгаар ямар эрсдлүүд үүсч байгааг судалж байна. Түрүүн хэлсэн 3 сарын одоо дундаж хөдөлсөн нөхцөлд үний өсөлт гарна. За одоо тэр 705 буюу энэ улаан улс манай А92 ингээд доктортой байдаг. Хөдөлгөөн тэр манай дизель байна. Дизель хүчний хөдөлгөөн. Дизель бол хөрөнгөний зах зээл биш хөдөлж байгаа. За бид тооцоо хийж байна. Өнөөдөр гадрын тосны үн хэл үн одоо манай 14%-аар одоо нийлүүлэх нөхцөл байна. Энэ чинь бид нэр $110 дээр тооцож байна. Баррел үн $110 дээр ирэхэд манай хэл үн 12.7% өсөх юм тооцоо гарсан. За энэ маань манай шатхуунаар дамжаад 0.7% инфляцийн нөлөө үзүүлнэ гэж тооцоо гарч байна. За 20%-аар шатхуун өссөн нөхцөл манай эдийн засаг 1% одоо инфляц нөлөө өснө. Тэгэхээр бид шатхуунаар дамжиж манай инфляц өсөх одоо гол хамгийн том бидний эдийн засгийн томоохон эрсдэл байна.
Тэгэхээр аль болох энэ үнийн өсөлт инфляцтай холбоотой иргэдийн орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, аюулгүй стратегийн нөөцийг бэлэн байдлыг дээшлүүлэх энэ бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. За ингээд бид инфляцтай холбоотой ингээд хөлбөрүүдийг тооцож байна. За энэ бол доотлох манай өнөөгийн суурь. Буюу бидний 26 оны бодлогын одоо төлөлтийн одоо суурь явж байна. Хэрвээ шатхууны суурь нь эхний хөлбөр дээр одоо 110-аас баррел нэмэгдээд өссөн нөхцөл манай эдийн засаг 13.8% инфляцийн одоо нөлөөлөл орж ирэх нэ гэсэн. Шатхуунаас шууд хамаарсан. Дараагийнх нь $130 баррел нефт болсон үед манай инфляц 17.1% болох нэ. За энэ дээр л одоо засгийн газар бодлогын арга хэмжээнүүд улсын их хурл зохицуулалтын томоохон арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүсэж байна. Энэ бол бидний хамгийн том эрсдэл. За энэтэй холбоотойгоор шатхууны үнийн өсөлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр бид нэр валютын зардал нэмэгдэнэ. Шатхуунтай хамааралтайгаар бусад барааны өсөлтүүд явна. За хэрвээ хятад Оросын дотоодын зах зээлийн шатхуунтай холбоотой үнийн өсөлт бол манай импортоор дамжиж бас нөлөөлөл орж ирэх юм эрсдлүүд бодтой болж байгаа. За ингээд бид нар ойролт оронтой холбоотой энэ хямралт бүс нутагтай холбоотой манай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бас харж яадаг. За бид бол ойролт оронтой гол бүс нутаг руу махны экспорт хийдэг. Нийт $60 сая махны гол зах зээл Иран, Катар байгаа. Яг энэ бүс нутагт байгаа. Ийм экспорт хийж байгаа. Тэгэхээр бид энэ экспортоо одоо доктортой байлгах, бус нутаг руу шилжүүлэх ийм арга хэмжээг авна. Харьцангуй манай махны одоо нэр хүнд өндөр зах зээл бол эрэлт их сайн байгаа тул яахтар шок гарахгүй. Нийт бид нар 64 төрлийн бараа экспортлж байгаа. Энэ манай нийт экспортын 0.42%. Бай. За импорт. Бид харьцангуй бага $8.8 сая бараа бүтээгдэхүүн энэ бүс нутгаас импорттой худалдаа эдийн засгийн харилцаа хийж байгаа. Үндсэндээ манай нөлөөлөл том баг. 0.8% одоо худалдаа өгч байна. Ахуй бичих хэрэгсэл ган шилийн олон давхраач өндөр барилгын шил гэсэн одоо шууд инфляцид нөлөөлдөггүй ийм худалдааны нөхөн үзүүлэлтүүд юм байна. За шатхуун хүмүүс санаа зовж шатхуун яах вэ гэж. Шатхуун засгийн газар он гараад энэ шатхууны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авсан. Нэг сард дээр 27,000 тоннтой байсан. А2 өнөөдөр 87,000 тоннтой. Дизель 79 бол 111,000 тоннтой. Үндсэн нөөц А2 41 хоног, 95 70 хоног, дизель 28 хоног, шингүүлсэн шаттахи 35 хоног, ТЭС буюу онгоцны түлш 21 хоног нөөцтэй. Харьцангуй аюулгүй нөөцийг бэлдэж чадсан. Энэ үүсэж байгаа шок нь автах эдийн засгийн зах зээл савлах юм байна. Доктортой байдлаар хангаж байна. За өнөөдөр жижигнэгийн үн байна. За ингээд хэдийгээр ийм нөөцтэй бид нар байна. Нөгөө талаар үнийн өсөлт зөрүү гарцсан. Үндсэндээ шатхуун нэг дахин өссөн байдаг. Гадаа зах зээл дээр. Тэгэхээр бид гадаа зах зээлийн өсөлтийн зөрүүг өнөөдөр байгаа хямдхан байгаа хоёроо холбоод бодлогын арга хэмжээ үнийн өөрчлөлтийг индексчүүд нь зохион байгуулахаар бас одоо энэ хурлын дараа шатхууны үнийн зөвлөлийг энэ дээр хуралдан тэгээд бид эдийн засгийн тооцоогоо танилцсан үзүүлэх эдийн засгт үзүүлэх нөлөөгөө тооцсон тэгээд шатхууны үнийг хэрхэн хөдлөх үү гэдэг асуудлаа өнөөдөр та шийднэ. За хүнсний хангамжийн нөхцөлийн байдал удаа элен чихэр төмөн сургам тус гэдэг нөөцүүд боломжийн нөөц харьцангуй хүнсний үйлдвэр дотоод үйлдвэр сэргсэнтэй холбоотойгоор энэ хүнсний өсгөлийн үр дүн гарч байна. Бид үндсэндээ ийм бэрхшээлтэй байдал харьцангуй дотоодын хүнсний үйлдвэрлэх чадвар үйлдвэрлэлийн нөөцүүд боломж. Тэр нь анхаарах юм бол бүгдээр хятад улсаас их өндөр эприттэй байгаа төрөл бүрийн будаа 90%-тай, хуурайс 88%-тай. За ингээд хүнсний нарийн ногоонууд гэж байгаа. Петризийн навчид байцаа гэдэг
бид нар бол нэг энэ гол юм дээр бид нар жоохон анхаарал явхад бол бусад үндсэн хүнсний түүхийд хангамжийн байдлаа бид тогтвортой аваад явах болцоо байна. За ийм их чухал байдаг. Ковидын сургамжтай холбоотойгоор бид ийм эмийн нөөцийн байдлыг байнга онцгой хардаг. За ингээд энэ дотроо олон төрлөөр байгаа. Хариулт туслын систем, өвдөл дандах, гурсан хоол, тус боловсролын антибиотикууд, за ингээд туслын бүр шингэнүүд, вирусын ингээд төрөлөөрөө нөөцүүд юм байна. Ер нь ихэнх нь 365 жилийн нөөц бүрдсэн. Тэгэхээр бид эрүүл мэндийн салбар үйлчлэгээр доктортой явуулах нөөц болсон байна гэж. За бас нэг байнгын хардаг юм бол манай Монгол улсын олон улсын зах зээл гаргасан бондуудынхаа өгөөжийг харж үздэг. За бондын өгөөжүүд сүүлийн хямралтай холбоотойгоор өсөж байна. Энэ юу гэвэл нэг сайн зүйл биш шүү дээ. Засгийн газрын бондын одоо их усүр үнэтэй болж байна гэсэн үг. Дахин бид нэр бонд гаргахад их өндөр хүүтэйгээр мөнгө босгоно гэсэн. Ер нь хөрөнгийн хөдөлгөөнүүд маш хүчтэй, алтруу нэлээд хүчтэй хийгдээ. Одоо буцаад бусад актив руу, валют руу шилжих ажлууд хийгдэж байна. Тэр болгоны хөдөлгөөнөө хараад бид таатаа үед дахин санхүүжүүлэлт хийж гаднаас татсан их усүрээ хамдруулах ийм бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. За тааштай бид одоо энэ саяны ярьсан үүсэж байгаа нөхцөл байдал санхүүд үсгийн болцшгүй эрсдэл гэж байна. Болцшгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өнөөгийн он гараад жилийн сүүл бол эдийн засгийн төлөв байдал өсөлт 6.8% өсөлт 7 тэрбум валютын нөөц урсгал тэмдэглэлийн ашиг 1, 2, 3 сарын манай экспорт нөөц болон бусад уулуурхай түүхийдээ экспорт маш сайн байна. Хөдөлгөөний мөнийгээс 30-50% өсөлттэй байж байгаа юм. За ингээд саяны үн хямралт байдалтай холбоотойгоор үний өсөлт огцсон хүмүүстэй одоо ингээд эдийн засгт орж ирэх нөлөөлөл нь тодорхой хугацаанд дараа нөлөөлж ирсэн. Бид бол эрсдлийг дандаа муу хөлбөмбөөр тооцсон. Буюу энэ зэвсэгт мөргөлдөө ужиграх сунжирсан үед бид хэрхэн одоо даван туулах уу хариу арга хэмжээг эртнээс зөв төлж явах нь зүйтэй байдаг. Ковид үед бид ковидын хуулийг улсын хурлаар баталж тэр тусгаалсан хуулиар засгийн газар эрхээ олж авч маш хурдтай шийдвэр гаргах тэр орон зайгаа болж авсан. Эний үр дүн Монгол улс ковидыг хамгийн хохир багтаа даван туулж чадсан. Яг богино хугацаанд ковидоос өлсөн эдийн засгийн хямралыг богино хугацаанд өгсөн улс оронд ордог шүү дээ. Тийм болохоор бид энэ яралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бэлдэж засгийн газар орхон зүйтэй гэж үзэж байна. За тэгээд үндэсний сөрөг дэвсгэрүүлэх чадах гэдэг зүйлийг та нар сүүлийн сонсоод байна гэж. Яг энэ гадаад орчны хямралтай үед үндэстэн өөрсдөө хохирлыг аль болох багтай даван туулаад сэргээн босгох юм чадварыг үүсгэдэг сөрөг дэвсгэр арга хэмжээ. За бид маргааш засгийн газрын арга хэмжээнд одоо ийм өнөөдрийн байдлаар зохион байгуулалтын ажлуудыг хийгээ явж байна. Нэгдүгээрт бол энэ стратегийн нөөц барааны ямар нэгэн нийлүүлэлтийн доголдол гаргахгүй байх чиртэй дараа хүрэлцээтэй байх нь одоо бол зүйл. Үүн дотроо шатхууны нөөцийг бид өндөр түвшинд барих, шатхууны үнийн өсөлтийг одоо хэлбэлцэлгүйгээр үе шаттайгаар хийх шаардлагатай бол хаврынхаа тариалтай хүнсээ хангах дээр онцгой анхаарна. Хаврын тариалтын үр бордоо техникийн бэлэн байдал шаардлагатай дэмжлэг санхүүжилтийн асуудал дээр онцгой анхаарна. Одоо яг амжилттай хийх. За эмийн нөөцийг бол зохин төвшөндөө бүрдүүлээд ингээд байнга худалдан авах нийлүүлэх нөхцөлөөр улам бэхжүүлэх тасралтгүй байх нь чухал байна. За мөн одоо манай хөдөө аж Монголд экспорт мах байгаа. Интернет мал аж ахуй, вакцины үйлдвэрлэл, малын вакцинжуулалт, экспортын чиглэлд нэлээд бодлого арга хэмжээ авна. За тэгээ бордоо эсрэх бодис гэдэг бол үндсэндээ нэр тийм нэлээд орц ихтэй байдаг болохоор энэ дээр бид онцгой анхаарна, нөөцөө бүрдүүлнэ. Яагаад гэвэл энэ үндсэндээ бордоо эсрэх бодис хоёр чинь нэг зүйл шүү, нэг хамаатай. Агуулгаараа жоохон агуулгын өөрчлөлтүүд эсрэх болоод байгуулалт бордоолоо явчихдаг. Тэгэхээр энэ бол бидний надад байнга анхаардаг уулуурхай болон газар тариалан нөөцүүдэд анхаарч авдаг. За гол нь өөрийнхөө иргэдийнхээ гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн жижиг дунд үйлдвэр бизнесийнхаа доктортой ажиллах хангах нь онцгой чухал. За энд бол бодлогоор хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого боловсруулж байна. За ингээд улсын нөөц онцгой комисс стратегийн бараанууд
нөөцүүдэд шалгах, нөхөх ийм үү бүрдүүлэх юм уу шаттай арга хэмжээ хэрэгжүүлнэ. За бид бол энэ худалдаага энэ логистикийн дэд бүтцийг маш сайн хамгаалж ирчүүлж худалдааг учирж байгаа, экспортод учирж байгаа аливаа цаад тодорхойг арилгах юм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. За бидэнд одоо энэ цаг үед далаад тойрсон худалдааны хориг, тариф, олон хязгаарлалт энэ эрсдэлтэй байдал нэмэгдэж байгаа цаг үед бол Евразийн зах зээлтэй хэлсэн манай энэ гэрээ бидний давуу тал болно. Бид бол 367 оны төрлийн дийлэнх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг одоо энэ 180 сая хүнтэй цэрүүн бүсийн зах зээл гаргах одоо ийм гэрээ хийгдсэн. Энийг бэлтгэл ажлыг бол онцгой анхаарч бүх яамдууд чиглэлээр ажиллана. 20 үзээр, малын имлэг, ургамал хамгаалалт, стандарт, тэмцэл зүй, лабораторийн харилцан гэж зөвшөөрөгдөж гаруй ийм олон тал техникийн зохицуулт хийж явдаг ажил байхгүй. Тэр бэлтгэл ажлыг бид сайн хийв. Агаарын тээврийн орон зайг, агаарын шинэ коридоруудыг нэм. Монгол улсын транзит дамжин өнгөрөх энэ давуу тал их сайн болно. Ач холбогдол нэмэгдээ. Ялангуяа хоёр хөршийг Евразийн холбоох, хоёр хөршийг холбоох манай эрчим хүчний төмөр замын хийн хоолой гэдэг олон ажлууд уршлах юм бас нэг хатцангуй таатай төслөөс бүрдэх боломж өндөр байна. За тэр агаарын орон зайгаа бид нар улам сайжруулах гэдэг нь аялал жуулчлалын салбарт бид нар хүлээн авах хэлтгэлээ сайн хийж энэ болцоог бас бүрэн ажиллах хэрэгтэй. За цагаан дэл гэж бомб байгаа. Энэ бомбыг яралтай нээж тэрийг чиглэсэн концессийн замын ажлыг төлөвлөх. Энэ заашгүй шаардлага. Энэ маань өөрөө юу гэвэл дандаа манай эрчим хүчний нөөцний экспортыг гаргах том одоо төв хаб болох юм бодлого байна. За гашуун сухбат маань өөрөө манай коксчин нөөцний гол зах зээл бомболдог. Бид бол эрчим хүчний нөөц одоо энэ гадаад том эрчим хүчний хямралтай холбоотойгоор нүүрсний хэрэглээнд бас зах зээл таатай мессежүүдээс үүсч байгаа тул энэ болцоог бас дээд зэрэг ажиллах хэрэгтэй байна. За ингээ хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийхээ экспортоор анхаарна. За ингээ төмөр зам энэ баханга эмэл чиглэлийн төмөр замын ашиглалтанд яралтай оруулах, өшөөнд чойрын чиглэлийн тусгай замууд, дархан алтан булаг гэх төв коридорууд чиглэсэн дэд бүтцийг одоо энэ тэргүүн онцгой чухал үзүүлж дамжин өнгөрөх транзит тээврийн худалдаа гэдэг зүйлүүдээ онцгойлж хөрөнгө оруулалтуудыг чиглүүлнэ. За мөн эрчим хүч үүн дотроо сэргээгт эрчим хүч. Дэлхийн улс орон болон энэ тэр эрсдэлтэй гэж одоо үзэж байна. Энэ нефт хийн одоо эрчим хүчийг энэ улам цаашдаа тийм амар шийдэгдэхгүй олон жил үргэлжилсэн байдал үүсэх тул одоо сэргээгт эрчим хүч, ураны эрчим хүч, бусад одоо эрчим хүчний их усрыг одоо нүүрсний эрчим хүчүүдийг улс орнууд бодлоготой өөрчлөлийг тэргүүлэх чиглэлүүдтэй өөрчлөлт эхэлж байна. Тэгэхээр бид бас энэ эрчим хүч, сэргээгт эрчим хүч за ингээд том үйл төслүүд алдаа зөвшөөрлөх, сайлах, ган боловсруулах үйлдвэр энэ том төслүүдэд идэвхжүүлэх юм бодлогын тухайн байгууллага арга хэмжээнд байна. За энэ газрын тосны одоо манай зүүн бүсд үүссэн том маргаан байгаа шүү дээ. Хоёр талаас маргаан үсээд ингээд хөрөнгө оруулалт ингээд цаарчихсан байна. За энийг одоо яралтай шийдэж зүүн бүсдэг манай газрын тосны салбарт хөрөнгө оруулалт, газрын тосны олборлтыг нэмэх бас боломж үүсэж байна. Энэ таатай цаг үе. Тэнд одоо газрын тос нь илүү хүндэрж яхад бид нэгэн газрын тосоо ашиглаж чадахгүй татврын маргаан үүсгэж байгаа энэ байдал. Ийм хариуцлагагүй болохгүй үзэж байгаа. За мэдээж одоо манай ураны чиглэлээр хайгуул олборлтын ажлууд эхэлж байна. Энийг улам өргөх нь том хөрөнгө оруулалт татах юм таатай цаг үеийг бас энэ салбар бас авч байна. За нөгөө талаар аялал жуулчлалын давуу тал түрүүнсэн энэ аялал жуулчлал тойрсон хөдөлгөөнд ингэж гаргадаг. Тэгэхээр манай хүлээн авах боломж өндөр болох болов уу гэж. За ингээд засгийн газрын түвшин дээр төсөв санхүүгийн доктортой хангах зохиол. Төсөв санхүүгийн эрсдэл үүсч магадгүй. Тэгвэл үн тэрийг та нар сайн харж явах хэрэгтэй. Одоо баррел нефть $110 өнөөдрийн ханш. Өнөөдрийн ханшин дээр ихэд инфляцийн нөлөө үүссэн. Зайлшгүй болчиход байна. За ингээд 130-аас баррел нефтийн үн гараар ирэх юм бол манад эрсдэл бодиттой бол улаан гэрэл асан гэсэн. Инфляц 17.8% давна. За энийг л одоо гол сөрөмжлөх. Ингэсэн үед бид нар яралтай авах хариу арга хэмжээний бүх төлөвлөгөөнүүд бэлтгэсэн бэлэн байх хэрэгтэй. Энийг хийхэд бол хамгийн гол юу бол төсвийн бодлогын орон зайг бас их нэмэгдүүлж өгч таадаг. Хурдан шуурхай байдлаар авна.
Энэ төрийн албанд одоо өнөөдрөөс маргааш засгаар оруулснаас хойш бид нар төрийн байгууллагын хэмнэлтийн ийм онцгой дэглэмийг тогтоов. Өмнө нь бүтэц зохион байгуулалтын төрийн бүтэц зохион байгуулалтыг онцлог болгох, давхард шатлалыг зөөрөх, гадаад худалдаанд саадуулж байгаа давхарцсан бүтцүүдийг зэгслэх, бодон уялдаа хангах, яам хооронд чиг үргүүдийг шилжүүлэх гээд зохион байгуулалтын хэмжээ засгийн газар авч хэрэгжүүлэх юм шаардлага үүсэж байгаа. За ингээд санхүүгийн үзүүлэлтүүдийг байнга нарийнхан шинжилж Монгол банк, сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, бусад байгууллагууд яамдынхаа одоо бодлого уялдаагаа хангаад энэ санхүү төсвийн үзүүлэлтийг байнга харна. Шаардлагатай бол төсвийн тодтол хийх ийм бэлтгэл ажлыг сангийн яам хангах үүдийг маргааш шуулдаар өгнө. Ингээд бэлэн байдал аль болох бэлдэх төрүүл бэлтгэлийн базаас нь одоо энэ хохирол багтаа гарнаа. За энэ хүрээнд бид нар бас энэ төрийн өмчийн энэ гартун буулгах нэгдэх ажлуудыг нэлээд төрийн өмчийн менежментийг ир сайжруулах. Төрийн өмчийн компаниудын дотоод үйл ажиллагаа, санхүү хөр орлогын сүлжээ гэх олон зүйл дээр нэлээд янзлий гэдэг юм ажлын санаачлал маргааш оруулна. За ингээд ер нь бидний хугацаанд бас эдийн засаг нөлөөлөхөөр томхон жил одоо хийн хоолой гэхэд энэ далайн тээвэр дээр гарсан эрсдэлтэй холбоотойгоор хуурай газрын хийн одоо дамжуулах шуургын ач холбогдол өндөр болж байна. Энэ бол манай газар нутгаар дамжин бүхэн яригдж байгаа хийн хулгайнд төсөв нэлээд урагшлах. Энэ бол 8.4 тэрбум доллар хөрөнгө оруулалттай. 2031 он гэхэд ашиглалтанд орох 30 жилийн хугацаанд доктортой ажиллах ийм том төслийн ажил бол бас нааштай хөдөлгөөнд орж байна. За энийг бид бас том боломжууд ашиглана. Энийг дагуу бид Монголоос хийж үлдэл болон одоо хийдээр суулгасан аж үйлдвэрүүд эрчим хүчний одоо их усруудыг бий болгох. Тэгээ утааныхаа асуудал шийдэхээс ахуулаад маш одоо амьдралын шанад таатай үр ашиг байнгын одоо тогтмол олон 100 тэрбумын давуу тал одоо их усэр бид бий болж эхэлсэн юм байна. За ингээд ер нь нэг номерт бол эрчим хүчин дээр бид их анхаарч байна. Өнөөдөр Монгол улсын хөгжил 90 оноос өмнө суурлагдсан аж үйлдвэрлэлийн эрчим хүчний дэд бүтцийн гэж байгаа. Сүүлийн 35 жил хийсэн хөрөнгө оруулалт дэд бүтцийн бүх ажиллаж байна. Чадвараа 2025 үндсэндээ бид нар бүрэн ашиглаад дуусчлаа. 25 он Монголын түүхэнд хамгийн их одоо ачаа хийсэн. Манай төмөр зөв ачаа дээр. 48 сая тонн ачаа хийсэн. Эрчим хүч хамгийн өндөр одоо цахилгаан дулаан үйлдвэрлэл. Эрдэнэ төлөвлөлтөөр түүхэндээ хамгийн өндөр олборлолт боловсрол экспорт хийв. Нүүрсэн салбар түүхэндээ хамгийн өндөр 95 сая тонн олборлож 90 сая экспорт. Ажил хүчний оролцоо 62-63% хүрч 90 оноос хойш хүрээгүй өндөр ажил хүчний бид дотоодод ажилласан. Эдийн засаг нэг хүн ногдох орлого дотоод бүтээгдэхүүн $7,200 хүрсэн. Монгол улс эдийн засаг 89.9 их найд, 90 их найдын эдийн засагтай улс болж дэлхийн дундаж хөгжилтэй орно. Олон улсын санхүү үнэлгээний байгууллагууд Монгол улсын эдийн засгийн нийгэм доктортой гэж үнэлгээнүүд өгнө. Тэгэхээр эрчим хүч өөрөө бүх одоо хөгжлийн гол суурь. Нөгөө талаас өнөөдрийн байдал бүс хөгжлийн гол тээг болчиход байна. 1800 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байна. Импортоор 300 мегаваттыг авч байна. Ингээ 2100 мегаватт манай дээд хүчин чадал. Гэтэл энэ жилээс ахуулаад одоо бид энэ байгаа эрчим хүчний нөөц маань бүрэн ашиглагдаад тэгээд өсөлт нэмэгдэж байгаа хэрэглээг хангахгүй болж ирж байна. Одоо хүсэлт 2000 гаруй мегаваттын хүсэлт өгсөн байна. Би дараа энэ бэлдээд тэгэхээр энэ эрчим хүчний нэг слайдыг дараа биелүүлэхээр энд би дараа нь сэлгэнгүү бас нэг яриад байна. За ингээ газрын тос боловсруулах ажил ингээд эд өргөж байна. 34 хуудтай. Энэ энтхэн засгийн газрын санхүүжилттэй явж байгаа ажил. Энтхийг улсаас далайн чамдад хийж байгаа хамгийн том төсөл. Энэ юу гэвэл Монгол улс одоо шатхууны бие даасан байдлаа хангахгүй бол манай хамгийн эмзэг байдал бол шатхуун толгойтой байна гэдэг энэ юмраар улам одоо тодорхой болж авч байгаа. Иймд энэ үндэснийхээ нефт боловсруулах, гадаад боловсруулах үйлдвэрээ яаралтай барьж байгуулах нь манай засгийн газрын тавилах зорилт байгаа. За улсын их хурл бид нэр маргааш насгтаа танилцуулаад энэ тусгай хууль оруулна. Та нар санаж байгаа бол ковидын хууль гэж хууль байгаа. Ковидын хуулиар
бид төсөв санхүү төсвийн захирагч хоорондын хөрөнгө мөнгө шилжих, засгийн газар хурдтай шуурхай арга хэмжээ авах ийм эрхээ их хурлаас авсан. За энэ үр дүнд арга хэмжээ хариу үйлдэл хурдтай зохион байгуулалт сайтай хийгдсэн. Тэгээ хамгийн хохирол багтаа даван тулсан. Тэгэхээр одоо олон улсын энэ нөхцөл байдал энэ үүдэлтэй эдийн засгийн нийгмийн хямрал төсөв санхүүгийн одоо эрсдэлтэй байдал үүсч болчихгүй энэ үед бид энэ хэрэглэх хуулийн төслийн өргөн барайд хэлцүүлээд засгаар одоо их хурлаар хэлцүүлээд бэлэн байлаа. Дааш хангах шүү дээ. Үн өссөн үед инфляцийн нөлөө орцсон үед ингээд ердийн гормоор явах нь цаг хугацаа шаардна. Мөн одоо үндэсний аюул байдал, эдийн засгийн аюул байдал томоохон одоо хохирол учрын үүсэж байгаа тул бид бэлэн байдлаа хангаж асуудал оруулж байна. Болон энд бол төсвийн зарлагын хэмжээ нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулт юм. Төсвийн захирагч хоорондын мөнгийг ашиглана. Ковид үед бид нар чинь боловсролын салбараа хязгаарлаад боловсролын салбарын үүсрийг эрүүл мэндийн салбар руу хийж эрүүл мэндийн нэг ковид авч гарсан байхгүй. Хүнс бус нөөцлөөр ашигласан. Тэр үншид нөхцөл хүндрэхэд бид нар зарим салбарын хөрөнгө оруулалт улс бодлоо хязгаарлаад дэмжих салбар руугаа хаях хурдтай ажиллах юм орон зай олж явна гэсэн. За шаардлагатай гайд бол нэмэгдсэн үйлдвэрлэлийн татварын чөлөөлөх хэрэгүүд болж байна. Жишээл одоо эмийн татвар, шатхууны татвар, хүнсний тодорхой нэг төрлийн барааны ийм инфляц нөлөөлж байгаа, амжиргаа нөлөөлөх бол дардлуудаа яралтай унгаагаа зохицуулаад дуусангууд нь нэмээд хөдөлгөөнтэй хурдтай ажиллах хэрэгтэй болж байна. За гадаа зээл тусламжийн ашиглалтыг одоо нэмэгдүүлнэ. Жишээл одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийг одоо гадаа зээлийн ашиглалт төсвийн гадуур гаргаад тэр гарсан орон зайд нь бусад одоо гадаа зээлийн ашиглалт бусад салбарынхаа нэрүүл мэндийн боловсруулалтын хөдөө аж ахуй эрчим хүчний салбарын гадаа зээлийн ашиглалтыг нэмэхэд манай гадаа зээлийн ашиглалтын хязгаар бас том их хязгаартай яваад байгаа. За үнийн өсөлт хомчлоос сэргийлэх нөлөөллийн буудлын тулд бид нар аж ахуй нэгжтэй хамтран ажиллах энэ төлөвөө байгаа. Шатхууны нөөц, эмийн нөөц, хүнсний нөөцүүдийг бэлтэнэ. 3 сарын аливаа хүндрэл шокыг бид даван туулах чадвартай байна. Наацхийн зорилго. Сая шатхууны нөөц бид нар боломжийн бүрдүүлсэн, эмийн нөөц боломжийн бүрдүүлсэн, хүнсний нөөц боломжийн байна. Гэхдээ цааш 3 сар доктортой байна. 3 сарын дотор аливаа нэг хямрал зогсох, шийдлээ олох, олон улсын хамтын нийгмийг ямар нэгэн байдлаар зогсоох арга хэмжээ болцоо. Энд хариу үйлдэлүүдээр бид төлөх болцоотой байдаг. Тэгэхээр аливаа нөөцийг 3 сарын хугацаанд байх нь чухал байна. Шаардлагатай төсвийнхөө бүх зардлыг одоо ирэмлэн хэрэг чиглэлээгүй төс арга хэмжээг зогсоох арга хэмжээ авах шаардлагатай. Шаардлагагүй олон төслүүд байгаа шүү дээ. Нийгмийн эдийн засгийн өгөөж багтай ач холбогдол нь өндөр биш төслүүдээ ирэмлээд энэ нөөц бүрдүүлэлт, хямралыг давах иргэдийнхээ одоо орлогыг хамгаалах талаар бид ажиллая гэсэн юм хуулийн зохицуулт их хурл өргөн барина гэсэн бодлоо. Эрчим хүчин эрчим хүчин дээр хэрэглээ. Асуу тэр асуу. Одоо бодит тооцоолоор ерөнхий үн 1500 төгрөгийн үнэтэй болчихлоо. Гадаа зах зээлийн үн. Бидний давуу тал нөөц бүрдүүлсэн. Хямдхан нөөцтэй. Тэгэхээр бид нар одоо аж ахуй нэгжийн ураад бид нар тооцоол хийх гэж байна шүү дээ. Өнөөдрийн өндөр зах зээлийн үн дээр тооцол үн юм баггүй. Хямдхан байгаа нөөцийн дээрээ тулгуурлаад шаардлагатай хэмжээнд хөдлөх юм. А22 дээр харьцангуй гайгүй. Дизель дээр бол дэлхийн зах зээлийн ханштай шууд нөлөөлж явж байгаа. За би манайхны тооцоо хийж бид нэг дээд нь 300 төгрөгөөс илүү гарахгүй болов. 300 төгрөгийн хүрээнд гарах болов. Тэр нөгөө өртгөн одоо шинээр захиалах үн нь 1000-аас дээш гарчиж байгаа. Гэтэл одоо байгаа нөөц чинь нөөц 50 хоног 70 хоногийн нөөц үсчихэд байна шүү дээ. Хямдхан үн. Тэгээ тэр үнээ бас шингээе. Өндөр үн хоёроо шингээгээд аж ахуй нэгжүүдэд алдрыг болгохын тулд 300 орчим төгрөгөөр эхний үед бид нэмээд тэгээ бид бас энэ ойр хоронтойхоо хямралаа хараад байна л да. Энэ яриа хэлцээр хийгдээд нөхцөл байдал илаашрах талдаа орох нь улам хурцтай мөргөлдөө хөнгөлөх үү? Тэрнээс шалтгаалаад бид нар богино хугацааны арга хэмжээ авч байна. Ямар ч өнөөдөр нэг шийдвэр гаргана. Тэгээд дахиад нэг 10-аас 14 хоног харна тооцоолуудаа хийгдэнэ. Тэгээд нэг доктор тавил үн тогтно.
эрсдэлтэй бол бид дахин хилцээд тодорхой хэмжээнд нэмэх арга хэмжээг авах зайлшгүй шаардлага. Хамгийн гол нь тасалдаж болохгүй. Аж ахуй нэгжүүдээ ингээд алдагд оруулчвал захиалга байхгүй болчихно. Шин татан авалт хийгдэхгүй болчихно. Тэр одоо маш ноцтой байдал үүснэ. Ялангуяа захиалгын орон нутгийн хомсдол үүсэх эрсдэл үүснэ. Өвлийн шиг аж ахуйн нэгжүүдээ зохион хангалттай бас ойлгох байхгүй. Яг хангалттай цаг үзүүлээ нөгөө хангалттай байна. Дээрээс нь манайх хамгийн давуу тал бол энэ зүүн Азийн орнууд ч бол дандаа далайн тээврээр хамааралтай. Тэр ормозын хоолой хамаар өндөр гэдэг бол бид нар хойд хөрш энэ хэлийн цаанууга Ачинск нийт улс үлдрэл тасралтгүй альтернатив татаа авчиж байгаа болохоор манайх бол нийлүүлэлтэн дээр ямар нэгэн алдаа гарахгүй. Гол нь өсөлтийг бид эдийн засгаа шингээж, чимэгдүүлж, инфляцид бага нөлөө үзүүлж, эдийн засгаа хамгаалж авах нь манай эдийн засгийн өмнө бодлого байхгүй. Тэгэхээр нийлүүлэлтэн дээр бидэнд ямар ч нэг эрсдэл алгаа харьцан хамгийн их давуу талтай байгаа одоо энэ үс бод байна. Одоо сая тайлбарлалаа ш нөө зүйл. Хамгийн гол хэрэглээ масс хэрэглээ 92 байхгүй. 92 дээр бид нар 700 товар докторж болцсон. Энэ 3 сарын хугацаанд үн тогтсон үн гэрээнээс 30-аас дээш хувь өсөөд байвал үнээ дахин тогтоод. Тэгэхээр 92 дээр үн тогтоох үйл явдал 6 сарын сүүлд 7 сарын 1-нд хэрвээ энэ өсөлт хэвээр байвал үнэ өсөлт байна. Ийм хөлбөр. Дээжил 95 өснө. Өсөлтийг бид одоо байгаа нөөц дээрээ тулгуурлаад яаж эдийн засгийн баг дарамттайгаар гарах вэ гэж. Яагаад гэвэл шатхуун манай хамгийн сул зэг шатхуунаас хамаарат үн өсөв. Инфляци нөлөөлөл өндөр байгаа тул үе шат тэр нэмэлт болгоно байна. За энэ эрчим хүчин дээр та нар сонирхож байвал арай энэ одоо байгаа манай 1800 бат үлдээ. Тэгэхээр цаана 2-2-ны амьд өсөлт. Энэ бол үнэхээр байна. Башгаа байна. Хэсэг хайх хангаа хайх. Эрчим хүчлөөч гэсэн юм. Энийг сайн биш. Энийг бид цаанаас хайраад өгөх. Гадаа манай эдийн засгийн хөдөлгөөн байна гэсэн. Энэ дулаар мөн байдаг. Одоо байгаа дулаар 3550 төгрөг тань. Яг нэг яг хүлээлт. Тэгэхээр бидний их сайн зүйл бол хүлээлт их байгаа байхгүй. Авъя хэрэглэе, өсгөе, үйлдвэрөө нэмье гэдэг юм байдаг. А гэтэл бид нар эрчим хүчний салбар дээр хөрөнгө оруулалтын бодлогын одоо хүлээлтээс хамааралтайгаар ингээд зогсчиход байгаа. Тэгэхээр энэ бол нэг номерын одоо энэ асуудал энэ эрчим салбарыг либералчлах, энэ хувийн хөрөнгө оруулалтыг оруулах, бусад сэргээгдэх, бусад эрчим хүчний хөлбөрөөр ажиллах гэдэг томоохон арга хэмжээ, нэг номерын тэргүүл арга хэмжээ болж явах хэрэгтэй. За ашиглана. Бага. Хөгжлийн банк шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хөгжлийн түншлэл хамгийн гол зүйл тарифын асуудал. Тарифын өөрчлөлт. Тариф тавьж үүрэгтэй. Тариф дээр бүр наривчсан судалгаанууд өдөр гаргаж байгаа. Өрхийн хэрэглээнд хэрхэн нөлөөлж байна? Тэгээ гэрүүлийн өрхийн орлого, эрчим хүчний зардал ирэх гэсэн нэг юу байна шүү. Матрис. Тэгэхээр та бүгд үлж байгаа энэ гадаад орчинтой холбоотой ингээд сөрөг мэдээлэл, туулчруулах, улс төржүүлэх асуудлыг ийм хүндрүүлсэн ийм сөрөг мэдээлэл гарах вэ. Гадаад орчин хүндэрж байгаа бид үндэсний ир нэгдлээ сахих энэ албан ёсны мэдээнд тулгуурласан мэдээ нийгэмд хүргэх дотоод ир нэгдлээ сахих нь онцгой чухал байна шүү дээ. Улс орон болон ингээд хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээнд аваад хэрэгжүүлээд ингээд зохион байгуулалтыг явуулж байна. 14 оны хэсгийн тухайд өчтөр зургаалт очих тайз байхдаа дөрөв тавцдаг үгтэй гэж ярьж нэг юу ямар эрчим хүчний төслүүд тэргүүлж байгаа. Эрчим хүч дэд бүтцийн төслүүд. Яг бол эрчим хүчнээ эрчим хүчнэрийн аль төслүүд нэг эрчим хүчний төслүүд эрчим хүчний өрхийн юу юм? Монгол банкнаас одоо уг суралт мөн байсан судалгааны хэмжээ хийдэг ийм одоо эрчим хүчний бүх төслүүд эренбэлцсэн. 1 2 3 4 12 төслийн эренб байралтайгаа санхүү хөрөнгө оруулалтайгаа бүхэн тодорхой. Тэгэхээр бүгдээрээ эрчим хүчин дээрээ жоохон анхаарал дэмжиж
явах хэрэгтэй байна. Эрчим хүчин дээр бас тодорхой хэмжээний тарифын хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тарифаа өрх 5 дулаан цахилгаан станц, усан цахилгаан соёл сэргийлэхийн 7, цахилгаан дамжуулах агаарын шугамын 6 төсөв бүх төслүүдийн эренблээд гарах юмаа гаргаад тооцоо гарцсан. Ер нь давуу тал бид юу хийх ёстой вэ гэдгээ нэлээд гаргацсан, нэлээд эренбэлтсэн, нэлээд зохицолтсон. 2 сая оны өмнө 2016-аас 30 он хүртэл Монгол улс нийгэм эдийн засгийн хөгжлийн төслүүдээ бид их хурдаар батлуулсан шүү дээ. Тэр бол хууль. Тэр хүрээнд бид эх оныхоо хөгжлийн бодлогыг их хурдаар оруулахаар бэлдэж байна. Энэ хөгжлийн хөтөлбөрийг улс төрийн бүх намууд нэг дэвшигчээр багтааг юм хуульд болсон. Хөгжлийн бодлого төссөн байна. Энэ хөгжлийн бодлогоос ажсан өөр сонгуулийн хөтөлбөр боловсруулж өрсөлдүүл нэг дэвшигчээр бүр хасах төр зохицуул хатуурсан болтой байна. Энэ яагаад гэвэл бодлого тууштай байна. Улс төрчиднээс айлуулах ангид байх энэ доктортойгоор хэрэгжих нь чухал гэж үзэж ингэж юм том бодлого өөрчлөлт хийсэн хууль хэрэгжиж байгаа шүү. Чадаагүй. Энэ тэгээд дампуурл маргаан гэж нэлээд үйл явц орох байхаа. Гол хэрэгжүүлж компани өөрөө санхүү хүндрэлтэй дампуурчихсан. Урагцлаар шийдэх цаг. Яг тэр бодлогын огцом тэм өөрчлөлтөөр Улаанбаатарын тариалт эрс багассан. Энтэй холбоотойгоор бид нэр өгөл доллараа гаднаас өгч бэлэн гурил авдаг болж шүү дээ. Тэгэхээр тэний цаана мянган тариаланч, урлагийн үйлдвэрлэл, манай олон юм хүнсний үйлдвэрлэл, үндснийх урал дээр хийцэн технологийн тохиргоонууд тэр нь орцгээд олон зүйл өөрчлөлт орж байгаа байхгүй. Тэгээ энийг авс их хурл залруулсан. Одоо ямарсан доктортой байх байхаа ахиж юм өөрчлөлт хийхгүй байх. Маш их хохиролтойгоор даван туулсан шүү дээ. Хохирол амслаа шүү дээ. Монгол улсын дээр 11 жилийн үсэлттэй байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын нэгэн улсын үсэлтүүд засгийн газраас шинэ төр бонд үсэлтийн зүйл байгаа одоо дараа нь хариулна. Юу гэх юм яг засгаар ороогүй байна. Яамда санал аваад явж байгаа юм байна. Орох юм байна гэдэг. Ер нь бид агаарын орон зайд онцгой анхаарах, агаарын энэ дэд үтсээ улам либералчлах. Одоо шинэ спорт маань үндсэндээ 8 гейттэй энэ шинэ спорт маань хүчин чадал ачаалаа 100% авсан. 800 мянган жорчигч агуулна гэсэн нэг спорт өнөөдөр 2.4 сая жорч аваад байна шүү дээ. Тэгээ сая бид засаг бас шийдвэр гаргаад Япон улстай бас дараагийн төслөө хэрэгжүүлэх 11 гейттэй шинэ спорт өргөтгөлийг барихын хэрэг хилцэлтэйгээр орцсон гэж. Тэгэхээр бидэрт бол аялал жуулчлал өөрөө манай эдийн засгийн бас нэлээд том салбар болж гарч ирж байна. Монголын зах зээл нэлээд сонирхолтой байна. Монгол улс дэлхийн 5 амар амгалан 50 орны нэг болж байгаа шүү дээ. Өрхийн хэрэглээ өрх. За энэ байж байгаа. Энэ захилгаан эрчим хүч бас улсуудыг сонирхоод байна. Монгол улсын эрчим хүчний үнэ айл өрх аж ахуй нэгж юм байна. Энэ дэлхийн бусд орнууд. Өнөөдөр бид дэлхийн хамгийн хямдхан эрчим хүч дулаан хэрэгжилж байгаа л ард түмэн. Өрхийн юм гарч өрхтэй холбоотой. За энэ 2005 он тэр Монгол улсын өрхийн орлого. Өрхийн орлого энэ байна. Өрхийн орлого технологийн татвар 15% дагсан. За хүмүүс ухаанд явсаар байгаа өрхийн орлого батлахгүй нэгэн өрхийн орлого юм байна. Одоо манай өрхийн орлого гэдэг халуустай бус үйлдвэрлэх захиан донан татвар 3.4%, 5%. Энэ бид нэг
их нэмэг гэж тооцож байгаа шүү. Эсвэл одоо бол 2.4%. Тэгэхээр энэ 2.4%-ийг 3.4% өсгөх энэ тооцоол хийж байгаа. Яг энэ дээр манай эрчим хүчний шинжилэл хөрөнгө оруулалт батчаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар эдийн засгийн хөгжлөөр төрөгдөх үүднээс бид энэ асуудлыг бас засгийн газраар орж хилцүүлж цаашгүй юм шаардлагатай энийг бид хийн. Энэ их олон жил бид нар хүн тогтворч болчихсон. Тэгээд хөрөнгө оруулалт орохгүй, чинчиллээ хийж чадахгүй явсаар байгаад эрчим хүчний салбар маань өөрөө хөгжлийн одоо дэмжигч биш гацаагч болж хувирж байгаа байна. Тэгэхээр энийг яаралтай шийдэх асуудал. Тэг үе одоо бид хэд улс төр автаж явсаар байгаа. Гэтэл тэр хардаа ийм өндөр зардал байсан чинь ийм нөлөөлөл тун баг. Тэгэхээр бидний бүр нарийн 4 амбулттай 50 м квадрат талбайтай 2 өрөөд орон сууцанд эрчим хүчний төлбөр айл айлаар нь гаргаад гэр хороолт яг нөлөөлөх, орон сууцны яг нөлөөлөх үү тооцоон тэмдэж байна. Бүр өөрхөн дулаан төлбөр өөрчлөлтүүд яаж нөлөөлөх үү гэдэг инфляцаар нөлөөлөх үү гэдэг асуудлыг бол их үнэн бодитоор нь бас гард өгнөх хэрэгтэй. Тэгээд эрчим хүчний салбараа бид нар яаралтай либералчлах, чөлөөлөх, хөрөнгө оруулалтад таатай ийм дэлгэцийг үүсэхгүй бол манай эдийн засаг бас яг ил байгаа төвшөнд зогсчих гээд байгаа. За асуулт дууссан бол ингээд дуусах уу? Тэрэ. За маргааш засгийн газрын хурлын асуудлууд орно. Тэгээд бодлого хэрхэн засгаар шийдэгсэн торлоотой. Дараагийн үйл явдал. Шатхуун нь өнөө орой шийднэ.